Өнөөдөр буюу 5 дугаар сарын 31-нд бүх цэцэрлэгүүд энэ оны хичээлийн жилийн хаалтыг зохион байгуулж байна. Цэцэрлэгийн амралттай зэрэгцээ эцэгчүүд бага насны хүүхдээ гэртээ харах өнгө үлдээх, эсвэл ах эгч нартай хамт үлдээх нөхцөл байдал зайлшгүй тулгардаг. Иймээс боловсрол соёлын газраас 2014 оноос эхлэн аймгийн хэмжээнд зуны цэцэрлэг ажиллуулж эхэлсэн. Ингэснээр эцэгчүүд хувийн цэцэрлэгээс төсвөрүүнээр хүүхдэд цэцэрлэг төгөх боломжийг олгож байгаамаа. 2014 оноос эхлэн 16 болон 5 дугаар цэцэрлэгт зуны цэцэрлэг ажиллуулж байсан. Энэ жилийн тухайд 5 цэцэрлэг ажиллуулахар болжээ. За, эх 7 хоногоос 7 хоногийн хугацаатай хүүхдүүдэд амраачаад 6 сарын 8 болж байна үү те. Тэндээс бол зуны цэцэрлэг ажиллуулах шийдвэр гаргаж байна манайхан. Одоо тэгэхээр бид нар бол засаг даргаасан захирамж гаргана. За, энэ дээр үндэслээд бол 5 дугаар микрт арай хороол тал руугаа баруун бүс рүүгээ ойртуулж 5 дугаар микрт бол 15 дугаар цэцэрлэг, төвийн бүс дээрээ болохоор бялзууга цэцэрлэг. За, мөн 3 дугаар микрийн урд байрлах одод цэцэрлэг, говьл багт байрлах их бүжинхэн, жаргалантын 3 дугаар цэцэрлэг дээр бол ингээд нийт 5 цэцэрлэг дээр зуны цэцэрлэг ажиллуулахаар болж байгаа шиг байна. Зуны цэцэрлэг бол сургуулийн өмнөх боловсролын хүүхдүүдийн эрүүл аюулгүй орчинд байлгах бодлого, иймдээч үнд хөлсний хувьд хямд ашигын бус байдгийг салбарынхан хэлдэг. Сүүлийн жилүүдэд эцэгчүүд хүүхдэд төгжиж явснаар халуусанд түлэгдэх, цонхноос сунах, галтгөмөрт өртөх гэд маш олон тохиолдолд амнасаа алдсан харамсалтай сургамжууд бидний дунд болсоор байдаг. Энэ бүх эрсдлийг тооцоолж энэ жил амжиргааны түвшинд доогуур тооцогддог говьл баг болон жаргалант сумын цэцэрлэгийн насны хүүхдүүдэд цэцэрлэг өн төлбөргүй үйлчлэхээр болжээ. Тэгээд энд бол зуны цэцэрлэг маань тухайн цэцэрлэгийн багш ажиллагчдад бүгд ингээд үндсэндээ амралт нь эхэлждэг учраас бас мөн мэрэгчлээ болсон өвчин хэрэгтэй. Үүндэр бол багшийн цалин хөлсч байдаг юм уу те. Тэнд орох зардал тооцож үзээд ерөнхийдөө бол нэг хүүхдээс өдрийн 5,000 төгрөгийн төлбөр авахар ингэж зуны цэцэрлэг ажиллуулахаар болж байна. За, говьл багийн маань нутаг төсвөрийн тэнд амьдарч байгаа хүмүүсийн амжиргааны түвшингээс шалтгаалаад бол бид нар говьл багийн эрх бүжинхэн цэцэрлэг дээр авах хүүхдүүдийг бол ерөнхийдөө үнэгүй сургая. За, мөн жаргалантын 3 дугаар цэцэрлэгийнхээ бол бас үнэгүй хүүхдийг авахаар ингэж төлөвлөд байна. Цэцэрлэг бүр дээр тус бүр 2 бүлэг ажиллах бөгөөд дээрх цэцэрлэгүүд 6 дугаар сарын 8-наас эхлэн хүүхдүүдэд хүлээн авах юм а. Иймээс эцэгчүүдийг харьяалал ойр цэцэрлэгт очиж бүртгүүлэх хэрэгтэйг сануулъя. Энэ жилийн тухайд өмнөх жилүүдээс цэцэрлэгийн үн буурсан нь хүүхдүүдэд аюулгүй орчин сурах боломжийг эцэгчүүдэд олгох нөхцөл бүрдэж байгаа гэдгийг мэргэжлийн хэлж байна. Энэ жил зуны цэцэрлэг өдрийн 5,000 төгрөгөөр хичээлэх юм а. За, өнгөрсөн 2 жилийн тухайд 8,000 төгрөгийн үнэтэйгээр хичээлж байсан. Багш нарын хувьд мэргэжлийн багш нар байх бөгөөд бүх сургуулийн өмнөх боловсролын багш нар ээлжийн амралттай байдаг учраас шинэ багш нарыг ажилуулах юм а. Харин эцэгчүүдээс авж байгаа 5,000 төгрөгийн төлбөрийг төрийн сангийн шилэн дансанд байршуулж хүүхдүүдийн хоолнд зарцуулах нэ.